Спорт боцны сайт OneXBet-ээр дамжиж жилдээ Монголоос 500 орчим сая доллар гадаад руу гардаг болж таарлаа. 2021 онд гэсэн судалгаанаас харахад Монголд нийт спорт боцод тавьдаг 15-аас 20 мянган хүн байдаг байсан бол энэ хүмүүс сардаа дунджаар 2.5 тэрбум алдаж эргүүлээд 500 орчим сая төгрөг олсон байна. 2025 онд харин энэ тоо өссөн нь лавтай. Казинод мөрөд тоглох нийт хүмүүсийн 10% нь л мөнгө олждог гэдэг тоо байдаг. Тэгвэл спорт боцод тавих нь казино тоглохоос бараг ялгаагүй мөнгө алдах амархан зам гэж хэлэхэд хэлцдэггүй. Мөрөдийн тоглоомын үр дүнг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй байдаг бол спорт боцод тавихад тамирчдын ур чадвар цаашлаад өмнөх тоглолтын үр дүнг хэмжлэн даатан дээр суурлаж тодорхой хэмжээнд тоглолтын үр дүн урьдчилан таамаглах боломжтой байдагт гол ялгаа нь оршдог. Гэхдээ шийдвэр гаргахад туслах мэдээлэл байсан ч таамаг бол таамаглагддаг. Юу ч болж магадгүй. Хүмүүс спорт бөмбөг бөөрнхий гэдэг хүртэл яриа байдаг. Спорт боцны түүхийг харж үзэх юм бол эртний Грек Ромоос гаралтай бөгөөд тухайн үед хүмүүс морин уралдаан, амтын зодон бүр цаашлаад гладиаторуудын тулаанд боцоо тавьдаг байсан. Харин орчин цагийн спорт боцоо Англи, Америкийн морин уралдаан дээр төвлөрөн хөгжсөн байдаг. Түүхийн ихэнх тохиолдолд спорт боцоо хуулийн гадуур үйл ажиллагаа явуулдаг байсан бол 1931 онд Америкийн Невада мужид мөрөд тоглоомыг хууль ёсны болгосноор Америк нэгдсэн улсын зах зээлд спорт боцоо цэцэглэн хөгжих боломж нь бүрдэж эхэлсэн байдаг. Харин Англи 1960 онд мөрөд тоглоомын хуулийг баталж мөн адил энэ зах зээл тэлэн хөгжих боломжийг нээсэн байна. Үр дүнд нь спорт боцоо дэлхийд дахин жилийн 235 тэрбум ам долларын зах зээл ботлоо хөгжсөн. Спорт боцоо ялангуяа сүүлийн онцлогт бүр их газар авах болсны гол хүчин зүйл нь ерөөсөө л технологи. Тэр дундаа интернет бас гар утас. Өмнө нь хүмүүс спорт боцог тавихдаа заавал зориултын газар нь очих шаардлагатай байсан бол өнөөдөр гар утастай байхад хэдэн сая төгрөгийн боцог буудангасаа тавих боломжтой болсон. Нэг осондоо боцог тавих юм амархан болсноор хүмүүсийг улам их донтуулж байгаа гэсэн үг. Спорт боцоо бол мөнгө олох хэрэгслэхээсээ илүү нас залуу ирчүүдийг донтуулах хэрэгсэл болж ийн гэж хэлж болно. Яагаад гэх юм бол Америкт хийсэн судалгаанаас харахад спорт боцоо гэдэг хүмүүсийн дийлэнх нь 30-аас доош насны ирчүүд байсан байна. Нэмээд 2018 оноос өмнө Америкт Невадагаас бусад мужид спорт боцоо тавих хориотой байсан бол Америкийн дээд шүүх 2018 онд спорт боцог хорих асуудлыг мужууд өөрсдөө шийдэг байхаар зохицуулж эхэлсэн. Үүний дараа 30 орчим мужид спорт боцог зөвшөөрж Америкийн нэгдсэн улс дээрээ спорт боцооны хэрэглээ огцон өсөж дагаад боцоон донтогчдын тоо бас өссөн. Өнөөдөр спорт боцог барууны чөлөө зах зээлтэй арчилсан Америк, Канада, Англи, Герман, Франц, Дани, Австрали гэх улсуудад хуулиар зөвшөөрдөг. Харин хуулиар зөвшөөрдөггүй улсуудыг харах юм бол дарангуулын засаглалтай хаалттай нийгэмдээ гэгдэг Хятад, Орос, Иран, Хойд Солонгос гэх мэтчлэн улсууд бүр мөсөн хоригдсан эсвэл зөвхөн төрийн оролцоотой спорт боцог зохион байгуулах боломжтой байдаг юм байна. Тэгээ спорт боцог хүлээн зөвшөөрдөг улсуудыг харах юм бол зүгээр сул тавиад орхилгүйгээр энэ зах зээлийг маш сайн хуулиар зохицуулдаг болохыг харж байна. Жишээ нь Франц улсад спорт боцооноос орлого олох юм бол олсон ашигын 7.5%-ийг татварт өгнө. Имэд спорт боцоо зохион байгуулж байгаа операторууд 33.8%-ийг татварт өгнө. Нэг осондоо тус зах зээлийн тусламжтайгаар Франц улс усын төсвөө бүрдүүлж чадчихна гэсэн үг. Харин Герман улсад хэрэглэгчдийг хамгаалах зорилгоор нэг хүн дээд талд нь сардаа 1000 еврогоор дансаа цэнэглэхийг зөвшөөрдөг байна. Ингэснээр донцсон хүн хэмжээний мөнгө алдахаас хамгаалдаг гэж хэлж байна. Харин манайд 2002 онд эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл зааснаар Монгол улсад мөрөд тоглоомын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хариулсан байдаг. Харин спорт боцооны зохицуулалт бол огт байхгүй. Учир нь спорт боцоог өөрчлөлтөнд таамаглах боломжтой гэж үздэг юм байна. Тэгэхээр энэ хуулийн зорилгыг ашиглаж Оросын холбооны улсад үүсгэн байгуулагдсан Кипр улсад бүртгэлтэй OneXBet гэх мэтийн гадны операторууд ямар ч татваргүйгээр Монгол залуучуудын мөнгийг авсаар байна. OneXBet-ийг анх 2007 онд Оросын 3 иргэн үүсгэн байгуулж эхлүүлжсэн бол удалгүй Оросд спорт боцоог хориглосон байдаг. Walmart компани гадагшаа гаргаж одоо үйл ажиллагаа нь Монголоос гадна дэлхийн олон улсад хэвийн үргэлжилж байна. Бүр ярих юм бол анх үүсгэн байгуулсан 3 хүний нэгийг нь шоронд хүртэл хариад амжсан байна. Монгол бол чөлөөт эдийн засагтай арчилсан улс. Тиймээс энэ зарчмаараа бид нэр бусад улсын чинээс суралцаж спорт боцоог зөвшөөрөх ёстой гэж магадгүй. Харин ингэсэн тохиолдолд бидэнд маш сайн хуулийн зохицуулалт хэрэгтэй. Эс бөгөөс хуулийн зархааг ашиглаж гадны компаниуд Монгол залуучуудын хуран умсаа хуглан байж олсон мөнгийг нь амар хялбар аргаар мөнгө олох сэдвээр нь тулгуурлаж донтуулах замаар авсаар л байна. Харин бусад хаалттай улсуудын жишгээр хорсон тохиолдолд гарч болох сөрөг үр дагавруудыг сайтар бодох шаардлагатай. Спорт боцог бүр мөсөн хориул хүмүүс ямар нэгэн аргаар хууль бус даалт вебсайтуудыг ашиглаж боцоо тавин бүр ч илүү айлцсан нөхцөл байдлыг үүсгэж болцшгүй. Хэрвээ үнэхээр сайн зохицуулсан тохиолдолд энэ зах зээлийн тусламжтай олж болох байсан эдийн засгийн үр өгөөжийг бас алдах эрсдэлтэй. Тэгэхээр цаашдаа спорт боцооны нөхцөл байдлыг сайтар судалж энэ зах зээлд нийцсэн ямар нэгэн хуулийн зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна урт хугацаанд нийт иргэдийн санхүүгийн боловсролыг дэвшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг бас харж байна. Тэгэхээр цаашдаа спорт боцог хорих ёстой юу? Эсвэл зөвшөөрөх ёстой юу? Та юу гэж бодож байна?